Манайх Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын бүсэд байрладаг юм одоо орон сууцны 100% орон сууцны юм хороолол байгаа. За ерөнхийдөө бол одоо яг сүүлийн 5-6 жил хорооны хамтарсан багт одоо 108 хүүхд хамгааллын 108 тусгай дугаард ирж байгаа дуудлагуудын чанар бол одоо яг сүүлийн 2 жилд бол энэ 13-аас 14 настай эмэгтэй хүүхдүүдийн одоо тийм сэтгэл зүйн болон одоо гэр бүлээс үл хайхрах хүчирхийлэл үлдэгдсэн байх магадaltaгаар тийм одоо дуудлагууд бол нэлээд ихсээд байгаа. Ер нь 23 оноос хойш өмнө бол тийм юм байдаггүй байсан. Яагаад энийг би одоо яг ингэ сүүлийн үед ингэ нэмэгдээд байна вэ гэхээр нөгөө эцэг эхчүүдийн маань бас хүүхдүүдтэйгээ үл ойлголцох гэдэг юм уу? Хүүхдүүдийн одоо ярилцах тийм одоо боломж цаг хугацаа байгүйгаас болоод хүүхдүүд маань нэлээд тийм сэтгэл зүйн дарамт одоо өөрсдийнх нь хэрэгцээ хангахдаггүй байгаа гэдэг ийм байдлаас одоо тийм үүсэж байна уу гэж би үзэж байгаа юм. Ер нь бол нөгөө хүүхд хамгааллын хуулийн 22-оос 29 дугаар зүйл заасан хүүхд хамгааллын чиглэлээр гэр бүл болон нийгмийн орчин дах хүүхд хамгааллын тусгай заалтууд байдаг штэ. Энэ дээр ингээд үзэхээр яалтчгүй эцэг эх өөрийгөө биелүүлээд тухайн хүүхдийг одоо зөв ухамсартай иргэн болгож хүмүүжүүлэх үүрэг нь одоо бүр тусгай заагдсан байна. Энэ дээр одоо хоолоор хангах, хувцаар хангах, за сурч боловсрох, эрхийг хангах гэх мэтээр ингээд наривчлан заагаад өгсөн байдагч хүүхдүүд маань өнөөдөр ямар нөхцөл байдалтай байна гэхээр нэгдүгээрт гэр бүлийн салалт нөлөөлж байна. За хоёрдугаарт нөгөө тавиул хүүхдүүд буюу баг багт нь эцэг их нь яалтчгүй одоо амьдралын шаардлагаар гадаадад ажиллаж амьдардаг. За буцаж ирэхэд нөгөө хүүхэд нь 13-4 нас хүрчихсэн тухайн хүүхэд баг насны хүмүүжлийн эцэг эхээс аваагүй эмээ өвөө нь хардаг. Эсвэл бол тухайн нөгөө ээж аавын хамаатан садан ах дүүнэр гэдэг юм уу тэр хүмүүсүүд хүмүүжүүлсэн эцэг эхээс арай өөр одоо юу гэдэг хүмүүжлийн тийм одоо юу үүсгэчихсэн байдаг. Тэгээд нөгөө ээж аав нь олон цагаар гадаадад ажилладаг, өдөр шөнөгүй ажилладаг. Ийм байдлаас болоод өөрсдөө ч гэсэн стресст ороод ирчихсэн. Тэгээд нөгөө хүүхдтэйгээ ойлголцож чаддгүй нэгдүгээрт ийм асуудлууд байдаг. За хоёрдугаарт нөгөө хүүхдүүд маань бас одоо мэдээж одоо эцэг эхчүүд юу гэдэг өөрсдийнхөө хүүхдүүдийг аль болох хүнээс дутаахгүй тийм ээ хоол ундын өмсөж байгаа зүүж байгаа хэрглэж байгаа ядчил гар утснаас эхлээд л одоо хүүхдүүдийн тийм ялгаа үүсдэг сурах хичээл дээр очдог анги дээр очдог өнөөдөр одоо юу гэдэг би iPhone 15 16 17 хэрэглэхгүй л бол ер нь болохгүй гэдэг юм одоо үүсчдэг тэр хэрэглээгээр анги дотор одоо ялгарл үүсдэг ингээд нөгөөх том одоо юу гэдэг одоо нэлээд төсөн мөнгө шаардсан хэрэглээгээ эцэгхээсээ шаарддаг. Нөгөөдөгт нь эцэгхийн одоо яг одоо ажиллаж байгаа цалин мөнгөний хэмжээч гэдэг юм уу тийм ээ хүрэхгүй энэ байдлаасаа болоод хүүхд одоо өөрөө эцэгхийгээ дарамтлах гэдэг юм уу тийм ээ одоо тодорхой хэмжээгээр дарамтлах гэдэг нь кавичгийн тийгээд ярьчих тэгэхгүй бол бас болохгүй. Дарамтлах гэдэг юм. Нөгөөх нь ээж аавд сэтгэл санааны хүндрэл учруулдаг, дарамт учруулдаг. Тэгэхээр ээж аав юу гэхээр би энэ миний хүүхэд л юм чинь би хүүхдээ бол одоо яаж ч болно гэдэг үгээр элдв үгээр хэлдэг, цогтөг. Бүр тэр тусмаа одоо юу гэдэг чи миний хүүхэд байж надад юм хэл хэрэггүй дугаа бай. Чамтаа надад ярих юм байхгүй гэдэг ийм байдлаар би чамайг сонсох шаардлагагүй гэдэг ийм байдлаас болоод охтууд маань одоо юу гэдэг нөгөө ээж авдаа гомдох маягаар гэрээсээ дайчих гэдэг юм уу эсвэл бол тэр зовлон тэр юг одоо ангийнх нь 2-3 охин сонслоо гэхэд нөгөө охтууд нь арай өөр амьдралын түвшинд амьдардаг тэднэрийнхээ үг үсгээр бас гэр бүлдээ нөлөөлж гэр бүлдээ одоо юм хэцүү байдал үүсгэх юм юмнууд бол харагдаад байгаа юм тэрнээс яалтчгүй одоо бүр айхтар үл хайхрах хүчирхийлэл гэдэг маань одоо юу гэдгийг өдөр шөнөгүй одоо хүүхдээ хаяад ийш тийшээ яваад гэдэг ч юм уу тийм байдлаас бол харагдахгүй. Яалчгүй хүүхдийн хэрэгцээнээс нэгдүгээр болоод байна. Хоёрдугаарт гэр бүлийн орчин дах аригтлалт нөлөөлөд байна. Гуравдугаарт гэр бүлийн салалт. Дөрөвдүгээрт боловсролын байгууллага орчин дах ангийн хүүхдүүдийн одоо юу гэдэг амьдралын төвшин ийм байдлаас бол шалтгаалж байгаа юм юм байна. Танаа одоо 5 дугаар хорооны хамтарсан багийн дээр бас яг яаж ажилладаг вэ? За хамтарсан багийн хувьд бол за сүүлийн одоо яг 2 жилийн хугацаанд бол яг энэ үл хайхрах гэдэг буюу одоо 13-аас 14 настай охтуудын эцэг эхтэйгээ үл ойлголцоод байгаа яг ийм дуудлагууд бол хит байгаа.
За тэгээд ингээ харахаар бас яалтчгүй нөгөө эцэг их тустай амьдарч байгаа. Нөгөө саяны миний ярьсан 50 л хүүхдүүд эмээ өөдөгөө өсчөөд ээж аав нь ирээд амьдрах гад аргаа олж чадахгүй байгаа. Тэгээд мөн яг хүүхдийнхээ өсвөр насны үед одоо ээж аав нь орхиод гадагшаа явах ч юм уу тийм ээ ийм байдлуудаас шалтгаалаад яг одоо ийм юмнууд үүсэж байгаа. Гэхдээ хамтарсан багаас одоо бид нэр ямархуу арга хэмжээ авч ажилтдаг вэ гэхээр нэгдүгээр эцэг их болон тухайн хүүхдтэй уулздаг. За уулзаад бид нар бол одоо эцсийн шийдвэр гаргадаг ч юм уу тэр аль дүгнэлт өгөх одоо эрх зүйн тийм босод биш л. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр дүүргийнхээ гэр бүл хүүхд хөгжил хамгааллын хэлтс рүү холбон зурчлах тухайн боловсролын байгууллагт буюу боловсролын байгууллагт ажиллаж байгаа хүүхд хамгааллынхаа багтай яаж энэ хүүхдүүдээр ажиллах вэ? Одоо жишээ нь анги удирдсан багш жишээ нь энэ хүүхдүүдээр ямар үнэлт дүгнэлттэй байгаа юм тийм ээ? Эцэг их нь өөрсдөө ямар өөрсдийн хувьд болон хүүхдтэй ямар үнэлт дүгнэлт өгж байгаа юм? Тэгээд гэр бүл хүүхд хөгжил хамгааллын хэлтс дээрээ хүүхдийн улсын байцаагч болон одоо холбогдох мэрэгчлэтнүүдээс зөвлөгөө аваад хамгийн гол үзүүлж байгаа ер нь хамтарсан багийн гол үзүүлж байгаа юм бол ерөөсөө холбон зурчлах үйлчилгээг л үзүүлж байгаа. Нөгөө хүүхдэд одоо юу гэдэг сэтгцэн болон одоо дарамтанд ороод ирэх тусам хүүхэд дуугаа хураагч гэдэг юм уу одоо ямар нэгэн байдлаар өөр сөрөг үйлдэл үзүүлэх ч юм уу ийм байдал нь нөгөө хүүхдийн сэтгцэд цаг хугацаа минутаар нөлөөлж идэг. Тэгэхээр бид нар сэтгцэн эрүүл мэндийн төв болон дүүргийнхээ сэтгцэн эрүүл мэндийн тасаг мөн сэтгэл зүйчтэй холбох ийм л туслан одоо юу гэдэг холбон зуршлах үйлчилгээг л үзүүлдэг. Гэхдээ энэ дээр бас нэг анхаарах юм байгаад байдаг. Ээж аавууд маань хүүхдүүд 108 дуудлага өгдөг. Эцэг эхчүүд маань 108 дуудлага өгдөг. Яг энэ дуудлага өгснөөхөө яг адил тэр одоо сэтгэл зүй юугаарэ бидний гаргаж байгаа энэ одоо төрийн үйлчилгээ ямиг ерөөсөө дэмжиж ажилтдаггүй. Жишээ нь одоо хүүхдийн бид нар сэтгэл зүйн зөвлөгөө ч юм уу эцэг эхтэй хамт гээд ингээд ингэсэн нөхцөлд мэдээ сэтгэл зүйч Баянгол дүүргийн одоо 34 орооны нийт одоо юу гэдэг энэ янз бүрийн кейс юмнуудаар ажиллаж байгаа. Тэр хүмүүст ачаал их байгаа. Тэгэхээр бид нэр тухайн хүмүүстээ одоо юм гэдэг цаг ингээ юу аваад товлоод ингээд яхаар тухайн цаг хугацаанд очидгоо. Тэгэхээр нөгөө ээж аавд гэдэг юм уу нөгөө хүүхдтэй тавьж байгаа анхаарал 108-д дуудлага өгсөн шигэ байж чадахгүй байхад. Хэрвээ яг 108 дуудлага өгсөн шигэ байгаад бид нартай хамтарч ажиллаад сэтгэл зүйчтэйгээ уулзаад дараагийн бидний авах арга хэмжээ юу вэ тийм ээ? Ээж аав өөртөө би дүгнэлт хийх вэ нүү? Үр хүүхдтэй өшөө би өөр аргаар яах нь гэдэг ийм байдалтаараа ажиллах юм байхгүй учраас төрийн үйлчилгээ бид нар үзүүлээд яг үйлчилгээний чанар одоо гүйцэтгэл жоохон сул болчиход идэг. Тэгээд яг уу тэгээд зарим бол одоо сайн ээж аавууд байдаг л да. Яг одоо үнэхээр бүр аргаа олохгүй байна. Мэдээж ээж аавууд чинь олон жил ээж аав болоогүй анх удаа эцэг их болж байгаа тийм ээ охин хүүхд төрүүлж байна охин хүүхдийн дараа 10 жил басны дараа дахиад бага насны хүү төрж гин гэл инхээр охин хүүхд хүмүүжүүлэх эрэгтэй хүүхд хүмүүжүүлэх хоёр тис өөр байдаг энэ дээр яаж бид нар арга олох уу гэдэг юм баггүй бидний цаг үед бол бидрийг жаахан багт бол үндэсний онцлог гэдэг утгаараа бид нар нөгөө гарын алганы амт үзүүлэнч гэдэг юм уу нэг чанга дуурахад бид нар нам болдог одоо нийгэмд тийм байха болчихсон чанга дуурахад та намайг тэгэх хэрэг байхгүй ч гэдэг юм уу тийм ээ. Яалтчгүй одоо би хүссэн хувцас авч өмсөх шаардлагатай бол та намайг авч энэ хувцас одоо юмар ингээ төрүүлсэн намайг хооллох, хувцлах боловсрлоор яах үүрэг чинь танд байгаа шүү гэдгийг ээж авдаа хэлдэг хүүхдүүд одоо зөндөө болцсон байна. Тэгэхээр одоо нийгэмдээ эцэг эхчүүд маань нийгэмдээ дасаад нийгэм рүүгээ хараад бас байнга одоо юу гэдэг нь те зөвхөн үндэсний онцлог гэхгүйгээр одоо олон улсын бас нэг олон улсын жишгээр гэдэг юм бас байгаад байна. Хичнээн олон улсын жишг байлаач гэсэн манай үндэсний онцлог гэж байгаа. Тийм ээ онцлог гэж байгаа. Тэгэхээр энэ бас энэ төрийн байгууллагууд маань яг энэ үндэсний онцлог болон олон улсын байгууллагаас одоо юу гэж жишг гэдэг юмнуудаа бас ингэж харьцуулж нэгтгэж ингэж явбал бас зөв юм болов боловсролын байгууллагт бас муу ялгаагүй энэ 108 гэдэг хүүхд хамгааллын утасны дуудлага өгөхдөө ямар хүүхэд өгдгийг ямар зорилготой яах гэж энэ хүүхд өгөх ёстой юм гэдэг юмнуудаа бас зөвл одоо ингэ таниулж яаж авахгүй бол ерөөсөө хүүхд хамгааллын 108 дугаар бол ээж надад одоо юу гэдэг гар хүрсэн тохиолдолд би яах ёстой намайг мангар тэнийгээ дуудсан тохиолдолд би өгөх ёстой гэдэг юм буруу ойлголтуудыг бас өгөөд байдаг. Тэгэхээр нөгөө дуудлагын маань бас чанар өөр болоод байдаг. Дуудлагын тоо их байгаад байдаг. Яг бодит одоо юу гэдгийг кейсүүд нь цөөхөн байдаг. Цөөхөн байж байгаа кейсүүд маань эцэг эхээс ч бас шалтгааллах юм байна. Үр хүүхдүүдээс өөртөөс нь шалтгааллах юм байгаад байгаа. Танад яг одоо энэ төрлийн гэмт
тоон судалгаа, тоон мэдээлэл байгаа болов уу? 23 оноос хойш юу нь бол гарч байна гэдэг. Тий. 21 оноос хойш бол манайх энэ 108 тусгай дугаарын дуудлага бол ихэнхдээ нэг 50, 21, 22, 23 онд нэг 21 онд анх намайг ажил авчих нэг 50 гаруй дуудлагатай байдаг гэсэн. Гэхдээ энэ дээр бол ихэвчлэн дандаа гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг маань нөгөө аав согтуу ирдэг, эсвэл ээж согтуу ирдэг, хүүхэд гэртээ 50 байхгүй байна. Эсвэл бол эхнэр нөхөр согтуу ирсэн учраас би 50 байхгүй байна гэдэг ийм дуудлага масс байсан. 23, 21, 22, 23 онд хорооныхоо цагдаагийн хэсэг буюу Баянгол дүүргийн цагдаагийн газартаагаа хамтарч ажилласны үр дүнд бол манайх эрс одоо яг энэ дуудлага бол эрс багассан. Багасаад одоо 22, 23, 24 онд гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг гэдэг аяны хүрээнд манай 5 дугаар ороод жишээ нь 3 жил дараалж одоо төрүүлж исэн ийм үедээ байдаг. 24, 25, 26 онд энэ гэр бүлийн үл хайхрал буюу гэр бүлийн үл хайхрах одоо энэ хүчирхийллийн дуудлага одоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ тодорхой хэмжээгээр нэмэгдэн гэдэг маань одоо юу гэдэг гарын 10 орн дотор байгаад байгаа. Өнөөдөр жишээ нь 26 оны эхний хагас жилийн үнд манай тэр нийт 23 дуудлагатай. Үүнээс 4 нь яг ийм одоо юу гэдэг төрлийнх байгаад байгаа байхгүй. Тэгээ дандаа охтууд, дандаа 13 4 насны охтууд. Жишээ нь энэ дээр бол ерөөсөө дуудлагын чанарыг харахаар нөгөө гэр бүл салт яг л хэвээрээ. Эсвэл бол ээж нь одоо юу гэдэг Солонгост ажилладаг аав дээр нь авчираад өгчихсөн. Тэгтээ гэр бүл салцсан мөртлөө ингээд авчираад өгчихсөн. Тэгэхээр нөгөө эцэг чинь бас юу гэдэг олон жилийн хүүхдтэй амьдраагүй учраас нөгөө охин хүүхдээ чинь ааш юу өөр болцсон ээжтэйгээ тий. Тэгээд ингээд үл ойлголцохгүй ч гэдэг юм уу ийм. Мөн ерөөсөө л эцэг эхтэйгээ үл ойлголцож байгаа аав нар бол ерөнхийдөө ингээд орхиод явцсан гэдэг юм уу тий. Тийм байдлууд их байгаад байна. Одоо зөвхөн манай би зөвхөн өөрийнхөө 4 кейс дээр л ярьж байгаа шүү дээ. Манай 4 кейс дээр ерөөсөө аав нар нь хамтран амьдарч байгаа л одоо орхио явчихсан. За тэгэл хүүхэд ээж бол яах вэ те нөө аавгүй хүүхэд чинь яаж би нэг одоо хүнээс тутаахгүй сайхан байлахгүй гэдэг байдлаар нь бүр эрхлүүлээд ингээ бүх юм хийгээд өгөөд хоол ундын хүртэл бараг л амд нь хийгээд өгдөг ийм бүр ингээ хүмүүжлцэн одоо нөгөө хүүхэд нь 13 4 буюу шилжилтийн нас руу орчхоор орчин өөрчлөгдөн анги одоо юу гэдэг нөгөө олон багшийн үнд орно хүүхдүүд өөр болно гэдэг утгаараа сэтгэхгүй нь өөрчлөгдөөд нөгөө ээжийн эсрэг та ер нь намайг яагаад ингэж хүмүүжүүлсэн юу ч хийж би сураагүй байж гэдэг юм уу тийм ээ би одоо аяг тавгаа хоол ундаач хийж сураагүй байна та яагаад намайг ийм байдлаар хүмүүжүүлж байгаа миний нэг төр дээр одоо юу гэдэг намайг төрүүлсэн намайг төрөхөд байлсан тэр эцэг гэдэг хүн чи одоо хаана угаад байгаа тэдрийгээ нэхийгч гэдэг юм уу ийм байдлаар ээж аав нартай бол одоо хүндрэл учруулж байгаа юм нүүд байгаад. Ерөөсөө одоо охтуудын юу л ерөөсөө хэрэглэл хумсаа бодно, мөнгөг, дүр амаа бодно, хунцаа мөнгөг, гар утас хэрэглэн мөнгөг. За тэгээд тэр хэрэглээг хангаж чадахгүй бол чинь миний хэрэглээг хангаж чадахгүй бол яах гэж намайг төрүүлсэн гэдэг л асуултыг л хамгийн түрүүнд асуудаг. Ийм л юм байдаг. Тэгэхээр нөгөө ээж яах юм бэ? Анхны хүүхэд нь байдаг ганцаараа тэр хүүхдийг хүмүүжүүлж байгаа, өсгөж байгаа, хоолж ундлах чинь өөрөө цаг наргүй ажиллаж чинь ийм юм бахар чинь тэр хүүхдэд би хариулж эхэндээ бол уурлал хариулдаг юм шиг. Чи дугаа би чамаагаа нүд өдөө өөрчлө ингээд. Дараа нь уурлаад байх тусам нөгөө хүүхэд эсрэгээрээ ингээд одоо нөгөө одоо юу гэдэг бүр уурлна. Одоо бүр гар өрсөн тохиолдолч хүртэл байж байгаа хөөхгүй. Тэгэхээр бид нар бас ээж аавууд маань одоо над зүгээр миний өөрийн ч гэсэн хувийн амьдралд ч гэсэн одоо юу гэдэг одоо би одоо хүүхд өсгөж байгаа их хүн шүү дээ. Ер нь хүүхдүүдтэйгээ ярилцсан зөв байдаг юм байна л. Би бол маш их ярилцдаг ээж. Сайн ч бай мууч бай. Тэгэхээр ер нь эцэг эхчүүд хүүхдүүдийгээ томч гэлтгүү, жижиг ч гэлтгүү сайн ярилцах хэрэгтэй. Ярилцахдаа асуултаа зөв асуух хэрэгтэй. Одоо цэцэрлэгийн насны хүүхдүүд байна. Мэдээж дунд анги 10-аас 11, 12 дугаар ангийнхан бол тэр болгон нэх яриад байдаггүй асуухгүй л бол цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүдээс ээж аавуудын асуудаг асуулт айгүй буруу байдаг. За өнөөдөр миний хүү ангидаа ч гэдэг юм уу хичээлдээ сургуультай юу сурваа гэж асуухаасаа түрүүч багш нь загнасан уу? Ангийнхан хүүхэд зодсон уу? Өнөөдөр яг танай ангид юу болсон бэ гэдэг ийм нэг тийм сөрөг байдлаар одоо хүүхдээ одоо юу гэдэг ангийн багшаас ч гэдэг юм уу тэр цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаас буруу хайгаад байгаа юм уу тухайн сургууль цэцэрлэгээс буруу хайгаад байгаа юм уу гэдэг ийм байдлаар яхаар нөгөө хүүхдүүд маань
дандаа нөгөө ээж аав нь тийм асуулт асуугаад нөгөөдөндөө хариулсаар байгаад эцтэй эргээгээд нөгөө сургууль цэцэрлэгээ дандаа буруутгаж ярьдаг болчдөг. Одоо юу гэдэг ээж асуугаагүй байхад хариулдаг болсон. Багш намайг өнөөдөр татсан ч гэдэг юм уу, чангаасан ч гэдэг юм уу, тийм ээ. Тийм байдлаар яриад л гэхээр манай хүүхдийг өнөөдөр нөө цэцэрлэгийн багш чинь зодцсон байж тээ. Загинцсан байж тээ. Нөгөө бага ангийн багш чинь нудраад авсан байж тээ гэдэг ийм юмнууд үүсэт идэг. Тэгэхээр бас эцгийн эхчүүд маань асуултаа бас зөв асууж хүүхдүүдтэйгээ зөв ярилцаж ингэж байгаасаа л гэдгийг хүсье. Тэгээд хамгийн гол юм бол ерөөсөө хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцах, юмыг ойлгох, болно гэдэг юм байдаг, болохгүй гэдэг юм байдгийг зөв ойлгох хэрэгтэй. Болох юмаа бол хинээс шалтгаалаад болохын тэр одоо хүүхэд өөрөөс ч юм уу тийм ээ, ээж аваас ч юм уу. Болохгүй юм хинээс шалтгаалах. Одоо жишээ нь би мөнгөгүй байгаад хүсээд би энэ хүүхдийг одоо юу гэдэг янз бүрийн сургууль дугуулна, секц дугууланд ангийнх нь бусад хүүхдүүдтэй адилхан явуулж чадахгүй бол энэ дээр би одоо эмзэглэнэ үсттэй. Би одоо мөнгөгүй ангийн маань хүүхдийн маань ангийн хүүхдүүд бүгд ингээд сургууль секц дугууланд яваад байдаг. Тэгэхээр би одоо хүүхдээ ингэж чадахгүй гэсэн өөрийн сэтгэлийн дарамттай байхад хүүхэд дахиад ингээд байвал тэгэхээр тэрийг яаж зөв ойлгох вэ гэдгээ бас сайн одоо юу гэдэг хүүхдтэйгээ ярилцаад за миний хүн ингээд нэг яваад үзье болох нь уу тийм ээ одоо ийм өндөр юмтай юм бол ээж нь чадахгүй байгаа чи өөрөө харж байгаа бүр одоо юу гэдэг хэрэглээнийхээ биелүүдэд харуулж болно шүү тийм ээ өнөөдөр манай гэр бүл ус цахилгаан тог юунд одоо хичнээн төгрөг зарцуулж байна ээж нь хэдэн төгрөгийн цалин авч байна тэрийг харуулаад хүүдэд зарцуулах одоо юу гэдэг охиндоо зарцуулах илүү мөнгө гарах нь уу манад нэг удаа яа нэг сарынхаа хэрэглээнийхээ нөө талах будаа гурил юм авдаг мөнгө охиндоо нэг өгчлөлтөд итгээд за миний хүчи өнөөдөр хоёлаа нэг сарынхаа амийг одоо авахтаа хамт явъя. Яг хитэн төгрөг болж чинь хараадах та гэд ингээд авч явдаг хүүхдтэйгээ яадаг. Ингээ ядаж тэр гарч ороод явж байгаа хооронд хүүхэд өөрт нь юм сэтгэл үүсэн тийм ээ. Ээжийн цалин чинь хитэн төгрөг юм байна. Хүүшээ бид нар чи одоо ямар их мэддэг юм бэ? Одоо зүгээр өнөөдөр орой хоол ичээд өглөө идэхгүй нөгөө хоолоо асгаж байгаа бол хүүхд бас бодно шүү дээ. Би өөр нь хоолоо бас асгаж болохгүй юм байна. Хэмжээтэй хийх юм байна. Одоо бол мундаг охтууд бас байгаа тийм ээ. 13 14-тэй ч гэсэн гэрийнхэндээ ээж аав нь байхгүй хот хоолундыг хийгээд өгчдөг ч гэдэг юм уу. Ийм юмуд байдаг учраас бас тэрэн дээр бас ингээд хүүхдүүдтэйгээ хамт одоо юу гэдэг гэрийнхээ хийж байгаа хөдөлмөр гэрд байгаа одоо хийж байгаа бүх юм хамтд нь хийж ингэж яахгүй бол би хүүхдээ хайрлаж гин хөдөлмөр сурахгүй бол эргээгээд өөрөө тэр асуудалтай ороод байгаа. Ийм юмуд л ажиглагдчихж байгаа. Ер нь бол гол юм бол ерөөс эцгийн хичнээн 100% энэ хүүхдүүд юу яаж байгаа ч гэсэн өөртөө ээж аав нар бас хүүхдүүдээ алаад иршүүл гэдгийг хэлмээр байна. Тэгчээд эргээгээд дараа нөгөө хүүхд болохгүй байж тээ гэдэг юм их ярьдаг болцсон. Танаа хороноос бас тий охтуудад ер нь хүүхдүүд сэтгэл зүйн талд ер нь ямар арга хэмжээ зохион байгуулж энэ төр тал руу чиглэсэн хандсан. За хорооны хамтарсан баг бол одоо тухайн сургууль тухайн одоо юу хорооны нутаг дэвсгэрт байршилтай төрийн болон төрийн бус өмчлөлийн бүх одоо боловсролын байгууллагатай хамтарч ажилладаг. Яг хороо өөрөө дангаараа одоо юу гэдэг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийг цуглуулад ажил зохион байгуулна гэдэг маань жоохон одоо нөгөө өрөөсгөл байгаад идэг. Тэгэхээр боловсролын байгууллагатаа түшиглээд 9-10 дугаар ангийн охтууд мөн ахлах ангийн нийт сурагчдад ч гэдэг юм уу те ийм байдлаар бид нар сургалт нөлөөллийн ажлыг одоо гадны төрийн бас байгууллагууд манай дотоод төрийн бас байгууллагууд өөрийн сургуулийн одоо хүүхд хамгааллын багтай Баянгол дүүргийн хүүхд хамгааллын хөгжлийн хэлтэс дүүргийн иргэдийн урлын төлөөлөгчдийн хурлын дэрэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зохицуулах салбар зөвлөлтөөгөө хамтраад энэ сургалт нөлөөллийн ажлуудыг бол нэлээд хийдэг. Гэхдээ одоо бидний сүүлийн жилүүдэд баримталж байгаа бол одоо сургуулиуд дээр ажиллаж байгаа эко клуб тийм ээ сайн нийгмийн төлөө гэсэн юм клубуд 10 11 12 дугаар ангийн хүүхдүүд одоо тэрэнд нь багтдаг ийм клубүүдтэй хамтарч их ажилладаг. Яг зөвхөн хүүхдүүд яг тэр клубүүдтэй бид нар ямар ажил өгөхөөр хүүхдүүд рүүгээ чиглэсэн чинь их хөрсийн баяраа жишээ нь 25 26 онд одоо 10 дугаар хорооллын бүсээрээ буюу 5 6 дугаар 30 дугаар хорооны нийт иргэдийн баяр гэдгээрээ зохион байгуулалтаа тэр хүүхдүүдээс дэмжлэг аваад одоо юу гэдэг хүүхдүүдийн саналыг сонсоод ямархуу юм зохион байгуулвал хүүхдүүд илүү эргэн оролцоотой байх уу тэдний оролцоог хэрхэн яаж хангах уу гэдэгт нэгдүгээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт 100 дулааны үйлрэл эхэлчихээр одоо нөгөө хүүхдүүдэд бас хөдөлмөр сургах зорилгоор мод тарих
энэ гадаа байгаа толгойн талбайг одоо хөөсөө угаалга хийх гэдэг ийм жижигхэн л ийм ажлуудаар л одоо хүүхдүүдэд татах тэд нартай нөлөөлөх ийм ажлуудыг л хийж байгаа да. Яг үнэ.